За манай Зохон аймагт бол өвөлжилт харьцангуй бас гайгүй хэлж байна. Гэхдээ их сонирхолтой нь говийнхаа сумдуудаар цастай хангаан сумдуудаараа харьцангуй гайгүй байна. Ер нь ахуй амьдрал бол дээшээс юм алхаа. Энэ одоо малын гаралтай бүтээгдэхүүн одоо үнцэнтэй болгох тогтолцоог шийдвэрлэж өгөөч. Хэрвээ үнэхээр тэр арчир мөрөө үйлдвэрлэж чаддаг юм бол ядаж гадагшаа худалдах зах зээлийг нээж өгөөч. Энэ дээр одоо тэр юм бодлогоудаа явуулаач гэж их шаардж байна. Хоёрдугаарт энэ хөдөө суманд бол ажлын байр байхгүй. Одоо суманд ажиллаж байгаа хүмүүс бол юу хийж гэнэ вэ гэхээр төсөө хэдэн хүмүүс одоо орлоготой байж байгаа. Тэгээд энэ сумууд дээр одоо яг ажлын байрыг нэмэгдүүлэх, энэ жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх бодлогууд ер нь энэ сумын хөгжил хаашаа явах юм, аймгийн хөгжил хаашаа явах юм гэдэг ингээд бид нар яг энэ иргэдийнхэн ахуй анхан шатлууга тулж бодлогоо боловсруулахгүй болвол өнөөдөр бид нар нөгөө дээрээс том төсөв яриад том макро эдийн засаг ярьцдаг яг ахуй амьдрал дээр улсын төсөв маань тэлээд байхад иргэдийн маань ахуй амьдрал сайжрахгүй байсаар байгаа даа.